Надад нэг асуулт байна. За асуултаа асуухаас өмнө бас нэг 2 3 жишээ хэлэх зүг баг. Бид нар ардчилсан нийгмийн хамгийн гол шинжийн нэг бол иргэд бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн санал тусдаг байх, оролцдог байх. Тэр дундаа утга учиртай, хариу үйлдэлтэйгээр оролцдог байх хэрэгтэй. Бид нар бол иргэдэг оролцуулж байгаа нэртэй, хилцүүлэг хийж байгаа нэртэй, саналыг авж байгаа нэртэй ингээл орхичдөг. Одоо захын нэг хуульч бол одоо үнэхээр энэ хууль тогтоомжийн хуулийн зарим зохицуултууд үнэхээр хангалтгүй байна. Мэргэжлийн түвшинд боловсруулагдахгүй байна. Маш олон судалгаа гарсан шүү дээ. Тэгээд тагт манай хууль зүйн мянган орон энэ асуудлыг унагчиж байгаа нь би бол хувьдаа жоохон гайхаж байна. Тэгээд яг энэ оролцоотой холбоотой асуулт асууя. Тэгээд одоо жишээ нь хамгийн сүүлд хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн ажлын хэсэг сая байгуулагдсан. Гэхдээ бас л нэг одоо зайлшгүй хэрэгцээ шаардлагаар байгуулагдсан. Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль орж ирэхдээ малчдыг заавал энэ даатгуулсан байх ёстой гэдэг ийм заалт дагалдаж орж ирсэн. Тэгээ гишүүд энэ одоо юу болоод байгаа юм бэ? Яахаараа ингэх ёстой юм бэ? Ер нь энэ даатгалын асуудлыг эргэж харах ёстой юм байна гэд ингээд шинээр ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээ ажлын хэсэг байгуулагдаад хамгийн анхны хурлаа хийсэн чинь даатгалын компаниудын эрх ашгийг хамгаалдаг холбоо төрийн бас байгууллагууд ороод ирсэн. Нөгөө малчтын төлөөлөл, тариаланчдын төлөөлөлд ерөөсөө энэ мэдээлэл очоогүй. Тэгээ бид нар ингээ бодлого шийдвэр гаргахдаа оролцоог нь хангалаа гэд яг нөгөө эрх ашиг нь хөндөгдөд байгаа хүмүүсийнхаа утга учиртай оролцоог бид нар ерөөсөө хангаж чадахгүй байгаа. Тэр энэ бол бидний хувьд бол яг энэ ардчлалыг хамгаалах, бодлого шийдвэр гаргах, энэ иргэдийн өмнө хүлээж байгаа итгэлийн асуудал гэдэг асар том үнэт зүйлийг агуулах ийм одоо хууль гэж хэлний хуулийг бол харж байгаа. Тийм учраас яг энэ иргэдийн бодит оролцоог хангах тал дээр энэ хуулинд ямар ахис дэвшил гарч байгаа вэ? Ямар зохицуулт орж байгаа вэ гэдэг дээр маш тодорхой хариулт хэлээч гээд. За хоёрдугаар энэ хүний эрхийн хязгаарлалт гэдгийг манайхан яг нэг өөрийнхөө арьс махан дээр нэг сайн ойлгохгүй ах шүү гээд. Одоо биеийн амир спортын тухай хууль гэж байгаа. Тэр хуулийн дээр нэг сонирхолтой заалт байгаа. Спортын таймарчид, дасгалжуулагчид бүгдээрээ улс төрийн үзэл баримтлалаа төвийг сахисан байлаар төвийг сахисан улс төрийн үзэл баримтлалаа илэрхийлнэ гэж байна. Улс төрийн үзэл баримтлал төвийг сахина гэж заалт байгаа. Тэгээ одоо нөгөө бокс чинь бүгдээрээ улс төрийн үзэл баримтлалаа илэрхийлэхгүй юм байна л да. Энд чинь өөрөө хүний улс төрийн эрхийн хязгаарлалт байхгүй. Тэгэхээр хуулинд ийм заалт орж ирж байгаа чинь өөрөө ардчлалын хамгийн том аюул. Тэгэхээр ийм заалтууд орж ирэхээс хамгаалж мэргэжлийн институтууд орж ирэх энэ үе таалгыг энэ хууль нээж байгаа. Хүний эрхийн үндэсний комисс энэ дээр дүгнэлт гаргадаг байгаа ч, улсын ерөнхий прокурор дүгнэлт гаргадаг байгаа ч, улсын дэжүүх дүгнэлт гаргадаг байгаа ч, энэ хууль тогтоомжийн хүний эрх хязгаарлаад байгаа заалтууд болж ийн үү болохгүй байна уу? Процессын энэ ажиллагаанд энэ мэргэжлийн байгууллагууд нь орж ирээд энэ хүний эрхтэй холбоотой дүгнэлт гаргадаг болооч гэдэг ийм заалтууд орж ирээд байгаа. Тэгэхээр энэ мэт асуудал чи өөрөө энэ ардчлалд хамгийн чухал ийм амин сүнс ийм асуултууд байгаа. Тэгэхээр яг энэ иргэдийн оролцоон дээр маш тодорхой хариултыг ажлын хэсгийнхэн хэлээж яг утга учиртай жинхэнэ оролцоог хангасан ийм заалтууд орж ирж чадж байгаа юу? Одоо цаашид хууль одоо санаачлагчид хэлбэрийн төдий байх энэ одоо зүйлийг бид нар хааж чадах уу гэдэг ийм асуулт асууя. За хариулт өгье. Дамжны зохиотогч хариулт өгье. За баасан жаргал гишүүн яг энэ асуудлуудыг л шийдэх гэж энэ хуулийн дээр ажлын хэсэг ажилласан. Одоо жишээлбэл өнөөдөр ингээ хууль өргөн барьж хахад нэрээ энэ хилцүүлгийн аягүй олон юм чи хилцүүлсэн гэдэг тиктэй. Тэгэл болоо. Одоо онлайн тавилаа тэгэл тэнд респонс байсан үгүй юу тэрийгээ сурталчлахгүй тэгээд дараа нь яасан тавьсан шүү дээ гээд нөгөө тавьсан үнэн тэнд нэх орж хүмүүс интеракшн хийсэн юм өдр байхгүй ингээл нэг шалгуур даваал явчихж байгаа байхгүй одоо эн чинь бол бүр яг бодит уулзалтууд хүмүүстэй хийх хэрэгтэй манайхаа бас энэ дээр нэмээд өгөөрэй ийм заалтууд орж байгаа эсвэл одоо зарим заалтан дээр бүр яг эрх ашиг нь хөндөгдөж байгаа тэр юу тоглогчдын саналыг заавал тусгасан байх хэрэгтэй. Энэ нөгөө бүрдүүлбэр хэсэгт чинь тэгвэл хүлээж авахгүй болчиход байна шүү дээ. Нөгөө тикүүд чинь бүгд бүрдчихэж л юу их хурл хүлээж авах юм чи тэр нь жишээл хүлээж авагдахгүй болчихж байна гэдэг чинь тэрийг заавал хийж ээж л орж ирэхгүй бол болохгүй болж байна гэсэн. Өшөө юу яг өөрөө чинь сая одоо хэлдэг энд нөгөө яагаад хүний эрхийн асуудлыг энд тусгаж өгөөд байна гэхээр спортын хуулийн дээр яг ийм залттай байж л байгаа байхгүй. Тэгээ манай энэ
Өстө ямар ч асуудалгүй хүний эрхийн хууль айгүй ойлгомжтой. Үгүй хүмүүс чинь хүний эрхийг зөрчиж байгаагаа мэдэхгүй тэр хуулинд парламентаар орж ирээ батлагдаа гараа авчихсан байгаа. Тэгэхээр ийм юмнуудыг чил тэр хүний эрхийн шалгуур үзүүлэлтүүдийг заавал давдаг байхын тулд прокуророос шүүхээс хүний эрхийн комиссоос бол заавал тэр нөгөө дүгнэлт энэ авдаг болохоор оруулж байгаа. Өшөөнийг энд нэг залт одоо юу байж байгаа юм? Одоо энд хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх 18.1-2 шүү үйлчлэх хүрээнд хамрах иргэн хуулийн этгээд төрийн байгууллагын үйл ажиллагааны үүсэх зардлыг тооцох. Энэ бол айгүй эерэг. Өөрөөр хэлбэл төр өөрийнхөө л мөнгийг төсөвт яаж нөлөөлөх үү гэдэг иргэдийн амьдралын мөнгө тэнд ямар ачаал очих хинт сонирн биш байгаад байдаг байсан бол одоо иргэдэд ямар зардал наадах чинь гарах юм бэ гэдэг юу заавал орж байгаа. Өөрөөр хэлбэл тэр төсвийн үр нөлөө заавал орж байгаагийн хажуугаар таны гаргасан шийдвэр иргэнд яаж нөлөөлөх гээд байна. Та тэр төсөөллийг гаргаж ир гэдэг шалгуурыг бас энд оруулаад ирсэн байж байгаа 18.1-2. Тэгээ манай ажлын хэсгийнхэн бас нэмээд хариулна биз. За ажлын хэсгийн 9-р микрофон Алтан гэрэл зөвлөх хариулъя. За баасан жаргал гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр манай үндсэн хуулийн одоо язгуур үзэл баримтлал бол хүний эрхийг хамгаалах, хүний эрхийг дээдлэх, эрхэмлэх ийм одоо суур үзэл баримталтай байгаа. Тэгэхээр энэ үзэл баримтал нь өөрөө хууль боловсруулах үйл ажиллагаанд яаж хэрхэн хэрэгжих вэ гэдэг талаас нь хууль тогтоомжийн тухай хуулиар үндсэндээ шинжилт нь бол хийгдсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл анх удаа одоо аливаа хуулийг боловсруулахдаа ямар арга зүйгээр хүний эрхэд төлөөлөх байдлыг авч үзэх юм бэ гэдэг талаараа бол энэ хуулиндаа энэ арга зүйг нь бол наривчилж тусгаж өгч байгаагаар бол энэ хууль бол бас зөвхөн одоо Монгол улс төдийгүй дэлхийдээ бас шинэлэг ийм зохицуултын хувьд бол зохицуулт юм а гэж үзэж байгаа. Яа тэгэхээр энэ судалгааг одоо энэ хуулийн боловсруулалтыг хийж яхад бид нар бас олон улсын туршлагыг харж ирсэн. Тэгээд яг энэ хуулиндаа тусгаж хууль болгоны төслийг одоо урьдчилсан байдлаар хүний эрхийг зөрчиж гин үгүй. За гүйцэж хариулъя. Хязгаарлалт байна уугүй юу? За хэрвээ хүний эрхийг хязгаарлах зайлшгүй шаардлагатай нөхцөл тэр нь тохирсон хамгийн бага хэлбэрээр байна уугүй юу гэдэг шалгуурыг хуулийн төсөл болгонд одоо ингэж заалт бүрээр нь хянах ийм нөхцөл бол шинээр бий болж байгаа. Энүүгээрээ бол энэ хууль бол маш шинэлэг ийм зохицуултаа гэж хэлмээр байна. Тийм маш чухал сэдв хүндчихэж байгаа. Нөгөө түрүүн ариун зүй гişүү асуусан шүү дээ. Хууль яагаад бүрэн хэрэгжихгүй байна уу гэж. Тэр нөгөө хуулиа гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүх талын оролцоог хангаагүй учраас хууль өөрөө амьдралд нийцэхгүй байгаа тал бас үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн хууль батлагдсанараа бүх эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын оролцоог хангасан хилцүүлгийг зохион байгуулах. Сая зохиотор гişүүн хэлж байна. Тэр этгийг хэл тэр салбарыг төлөөлж байгаа мэргэжлийн төрийн бас байгууллагууд нь өөрсдийн саналыг чөлөөтэй илэрхийлэх, оролцоогоо бүрэн хангах. Дээрээс нь одоо олон нийтэд ил тод байх. Хилцүүлгийн бүх шатанд нь бүх талын оролцоо бүрэн хангагдчих гэдэг ийм шаардлагуудад тавигдаад ирэхээр энэ хууль бол илүү чанартай болно гэж. За мэдээж өргөн барих процесс бол жоохон хүндэрнэ. Гэхдээ бид энэ нийгмийн харилцааг зохицуулах гэж байгаа энэ чухал зүйлийг илүү өргөн хүрээний хилцүүлэхтэй магадгүй тодорхой хүн сурталтайгаар процесс дамжуулж иж хилцэж баталж чаддаг л болчвол Монголын хууль чанартай болно. Хууль нь хэрэгждэг болно л гэж. Одоо засгийн газар дээр ч гэсэн энэ асуудал байнга хөндөгдөж шүү дээ. Нөгөө төрийн бодлого шийдвэр докторгүй байна. Нэг өглөө босоод ирэхэд нэг асуудал шийдэгдчихдэг. Нэг өглөө босоод ирэхэд нэг бодлого өөрчлөгдчихдөг. Инээс болоод монголчуудад нэг том зовлон биш. Урт хугацаанд ажил амьдралаа төлөвлөж чаддаг. Бизнес хийе нөгөөдхийг 10 жил 5 жилээр бодод төлөвлөх ямар ч боломжгүй. Одоо хамгийн сүүлийн жишээ шүү дээ. Махны экспортыг өмнөх жил нээгээл энэ жил хаагаал явчихж байгаа жишээ байхгүй. Тэгэхээр ч нөгөө бизнес хийж байгаа, худалдаж байгаа, худалдан авж байгаа тал ажлаа урт хугацаанд төлөвлөх ямар ч боломжгүй нөхцлөөр л хангаад байгаа байхгүй. Тэгэхээр бид илүү чанартай хуультай болох энэ зорилго руугаа энэ өөрчлөлт орж ирж байгаа гэж ингэж бас тайлбарлая. Би бас нөгөө энэ ажлын хэсгийн хуралд их оролцсон учраас бас зарим нэмэлт хариулт өгöd байгаа шүү. Зөв ойлгоорой. За жигждийн Бачаргал гişүү асуулт асууя. За баярлалаа.